Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Гаан үйлдвэрлэлийн цогцлбор төслийг Эрдэнэс Монгол нэгдэл төвийн бүс буюу Дархан сэлэнгийн бүс нутагт байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Энэхүү мега төсөл нь хэрэгжсэнээр нэмийн өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар ард иргэдийн тэр тусмаа тухайн бүс нутгийн иргэдийн эрдэс баялгаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, тогтмол өндөр цалинтай ажлын байрыг олноор бий болгож амьдралын чанарыг дээшлүүлэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг бодит амьдрал мэдэгдэхүйц болгох буюу чанаржуулах, бас нэмэгдүүлэх, ган бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг бүрэн хангах, энэ төрлийн бүтээгдэхүүнээс хамаарсан гадагшаа чиглэсэн бодитын урсгалыг хязгаарлах зэрэг шууд ба шууд бус олон иргэнүүдийг Монгол улсад тэр тусмаа төвийн бүсийн 3,031-сэн 307 мянган иргэний амьдралд бодитоор мэдрүүлэх юм а. Хаваа төршийг урд төрштэй холбосон босоо тэнхлэгийн төмөр зам, авто замын гол зангилаа хэсэг дээр Дархан аймаг манашдаг. Мөн төмрийн хөдрийн томоохон ордуудтай төмөр зам автозамаар холбогдсон зэрэг давуу талууд өөртөө агуулсан онцлогтой байршил. Ган үйлдвэрлэлийн цогцлборын хүрээнд 10 үйлдвэр 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн жилд 903 сая ам.долларын орлуулалтын орлого олох боломжтой гэж зөвлөсөн байгаа. Төслийн хүчин чадлыг урьдчилан байдлаар 1 сая тонн ган гэж тогтоосон бөгөөд үүнээс ширэн 200 мянган тонн, төмрийн байжмал 2,3 сая тонн, 1,8 сая тонн хорголж, ган бэлдэс 500 мянган тонн, арматур 300 мянган тонн, лист төмөр 40 мянган тонн, ган утас 40 мянган тонн, хэлбэр тон 40 мянган тонн, зам төмөр 80 мянган тонныг үйлдвэрлэн эцсийн хэрэглэгч болон дагаж хөгжих үйлдвэрүүдэд нийлүүлэн өшөө илүү нэмийн өртөг шингэсэн өндөр үнэтэй ган бүтээгдэхүүн болгон дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх зорилготой. Төслийн хөрөнгө оруулалт тул нийтдээ 655.8 сая ам.доллар журсан байдлаар тооцсон байгаа. Төсөл хэрэгжих хугацааг бол ерөнхийдөө 2031 он хүртэл тооцсон байгаа. Шинээр бий болох ажлын байрны тоо 1274 хүн гэж урьдчилан байдлаар тооцоололоод байна. Шууд усаар 3185 ажлын байр, нийт 4459 шууд ажлын байр, шууд болон шууд бус ажлын байр шинээр бий болох ашиг хуралтай төсөл байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3.7 дахин өссөн гэсэн байна. Ядуурлын түвшнийг 2.3 функтээр бууруулах гэж байгаа. Хүн амын өсөлтийг 10.9% нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Төслийн үе шатыг ерөнхийд нь бол үйлдвэржилтийн ерөнхий концепцийн хүрээнд үе шат, дагаж хөгжих үйлдвэрүүдийн боломжийн хүрээнд үе шат гэж хоёр ангилсан байгаа. Бид төслийн 2 дугаар үе шатанд дагаж хөгжих үйлдвэрүүдийн хүрээнд аль болох өндөр технологи шингэсэн, тодорхой үйлдвэрлэл рүү чиглэсэн тусгай зорилтын ган бэлтгэц болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хамруулахыг хичээсэн байгаамаа. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.